Сайн байцгаана уу? Би Испани хэлний орчуулагч, англи хэлийг олон улсад заах хэрэгтэй багш тогт 2 байна. Энэ бол миний English Espanol TOEFL сувг. Энд би Испани хэлийг эхнээс нь суурь тавин зааж байна. Өнөөдрийнхөө хичээлээр би ялгац шөнийн талаар заах болно. Энэ бол одоо бидний төрөлх хэлэнд байдаггүй зүйл. Харин Испани хэлээр ярихад одоо нэр өгнийхөө өмнө заавал хэрэглэх хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг юм дутуу байгаад идэг. Ийм зүйлийг өнөөдөр сурах болно. Шинэ хичээл болгоныг хамгийн түрүүнд үзэхийг хүсвэл English Espanol TOEFL сувгт маань subscribe хийж яг хажуудлынх нь all буюу бүгд товчийг төвчүүлээрэй. Өнөөдрийнхөө хичээлийг эхлэхийн өмнө бяцхан зар хэлье. Би англи хэлийг онлайнаар ангиар болон ганцаарчлан зааж байна. Сонирхож байгаа хүмүүс холбогдороо. Ингээд өнөөдрийн хичээлдээ оръё. Los artículos, ялгац шүн. El, la, los, las, un, una, unos, unas. За ийм олон ялгац шүнтэй эдрийг өнөөдөр сурч авна. Өнөөдрийн энэ хичээлээр ялгац шүн маань эр эм хүсээр ялгардаг тухай үзэх болно. Тодорхойгүй ялгац шүн байна. Энэ нь юу юм бэ гэдгийг сурна. Олонтоо орж ирнэ. Ялангуяа энэ бол бичгийн хэлтэй илүү холбоотой байж байгаа. Ярихад бол эс нэмэл ярьцдаг. Тэгээ мэдээж одоо өнөөдрийнхөө хичээлтэй холбоотой жишээнүүд үзэн төгсгөлдөө дасгал дээр ажиллаад хариугаа шалгана. Ялгац шүнээ эр хүсээр нь яриад эхлэе. Masculino гэдэг бол эр хүсний үг байж байгаа. Энэ ер нь бол ихэвчлэн оогоор тусдаг. Испани хэлний одоо нэр үг маань оогоор дуусчих юм бол ер нь одоо эр хүсний үг байж байдаг. El niño гэвэл хүүхэд, ялангуяа эрэгтэй хүүхэд. El hombre эр хүн. El libro ном. El fútbol хөл бөмбөг. El carro машин. El bolso цүнх. El plátano гадал жимс. El hospital эмнэлэг. Одоо ингээ харах юм бол оогоор төгссөн байж байгаа. Тэгэнгүүт аливаа нэр үг маань ер нь одоо оогоор төгссөн байвал одоо ингээ харахад те 8 үгний одоо 5 нь одоо оогоор төгссөн байна. Тэгэхээр дийлэнх олонх нь ихэвчлэн оогоор төгсдөг. За тэгэнгүүт El hospital эмнэлэг хөл бөмбөг эр хүн гингүүт одоо оогоор төгсөөгүй байж. Тэгэхээр ийм үгнүүд байдаг бахнэ. Дараагийнх нь им хүсний үгнүүдийг үзье. Femenino гэж хэлдэг. Би анх энэ үнийг femenina агаар төгсөх гэдэг байлаа. Тийм байхгүй. Ер нь ихэвчлэн бол агаар төгссөн нэр үгүүд маань им хүснийх байдаг байхгүй юу? Тийм учраас би энэ нэг femenina гэдэг байх гэж утсан чинь үгүй. Оогоор femenino. За энэ жишээ өгнүүдийг харъя. La niña гэвэл охин хүүхэд. La mujer эмэгтэй хүн. La flor цэцэг. La pantalla дэлгэц. Одоо юуны ч дэлгэц байж болно. Телевиз, компьютер одоо энэ бидний харж байгаа дэлгэц байж байгаа. La casa гэр орон. La mochila үргэвч. La manzana алим. La escuela сургууль. За одоо ийм хүсний үгнүүдийг ингээ харахад дийлэнх олонх нь агаар төгсөж байгаа. Niña, casa, manzana гэхээр ч одоо 8 үгнээс 7-6 нь агаар төгсөж байгаа 2 үг байна. За ингээд ихэвчлэн агаар л төгсөж байгаа бол ийм хүс гэд бодоход одоо ядаж одоо анхан шатны үед бол их тусалдаг байгаа. За тэгвэл тодорхойгүй ялгац шүн гэж байна. Энэ бол ямар нэг зүйлийн талаар одоо анх удаага ярьж хахад мөн одоо ярьж байгаа юм тодорхойгүй байж болно. Бас их одоо ерөнхий байж болно. Тийм зүйлийн тухай ярихад илэрхийлэхэд хэрэгэлдэг.
Одоо ингээ харъя л да. Эр хүсний үг гэдэг одоо энэ танил харагдаж байгаа маскулино. Ганц тоон дээрээ одоо тухайн зүйл нь тодорхой биш зүйл байх юм бол үн гэж хэрэгэлдэг. Олон тоон дээр үнос болж хувирдаг. Тэгэнгүүт феминино им хүсн дээр харъя. Una ганц тоон дээр, олон тоон дээр unas болж хувирдаг. Un gato ямар нэгэн муур, ямар нь мэдэхгүй тодорхойгүй. Una flor цэцэг им хүсний үггээ сурч ирсэн тийм ээ. Una flor ямар нэгэн цэцэг. Яг тэр энэ гэж ерөөсөө хэлээгүй. Тэгвэл олон тоон дээр харъя. Unos gatos хэдэн муур. Unas flores хэдэн цэцэг. Тэгвэл олон тоон дээр яаж хувирдсан бэ гэдгийг харъя. Plural гэж хэлдэг. Los, las. За тодорхой зүйлс дээр los, las гэж хувирж байгаа. Тодорхой бус зүйл нь unos, unas. Төрөхөө үтсэн тийм ээ. За тэгэхээр одоо би дөнгөж хичээлээ эхэлж байхад ярьж исэн. Ер нь ярьж байгаа үед бол одоо зөв шууд байгаа үгнийхээс s сонсогдол тэгэл олон тоолчдаг. Харин бичгтээ жоохон ялгаа байж байгаа. Бяцхан дүрмтэй. Тухайн үг маань ихшгээр төгсөж явах юм бол s шууд залгачдаг. Жишээ харъя. El libro эр хүсний үг, los libros номнод болчихж байгаа. Им хүсний үг харъя. La casa гингүүд гэр орон las casas болчихдог. Гийгүүлэгчээр төгссөн нэр үг маань es авдаг. Тэгжиж олонтоо болдог. El doctor эмч, los doctores эмч нар, la ciudad хот, las ciudades хотууд. За тухайн нэр үг маань z-ээр төгсөж явах юм бол z нь c болж хувираад es авдаг. El lápiz харанда, los lápices c болж хувирч байгаа шүү харандаанууд. La voz дуу хоолой. Одоо та нар миний дуу хоолойг сонсож байна тийм ээ? Las voces дуу хоолойнууд. За тэгэхээр одоо им хүсний үгнүүд ингээ холилдсон штэ. Тэгэх юм бол ир хүсээрээ давмгаа авчдаг. Los эрэгтэй эмэгтэй хүүхдүүд байлаа. Эрчүүд эмэгтэйчүүд байлаа. Los гэж орох нь байна. Ер нь бол ерөнхийдөө ойлгоход unos хідэн гэдэг юм бол unos эрэгтэй эмэгтэй нь хамаагүй яах юм бол хамтдаа байх юм бол la буюу одоо эмэгтэй им хүсн дээр хэрэгэлдэггүй эр хүсн дээр хэлдэг байна. За бид нар бол ялгац шүнээ одоо сурчлаа. Тэгэхээр хэрв энэ одоо ялгац шүнүүдийг хэрэглэхгүй байх юм бол одоо монгол хэл шигээ шууд одоо ном гэхэд libro гэдэг ангаараа явуучих юм бол одоо но гэж орчиж байгаа юм шиг болж байгаа их дутуу. Los libros гэдэг ингээд хоёулаа s-ээр төгсөөд ингээ хоёр үг хэрэгжилж номнууд гэдэг ганцхан үг болж байгаа. Тэгэхээр зүгээр одоо libros гэж явуучих юм бол нэг олон номны тухай гэдэг ингээ хүн ерөнхийдөө ойлгоно. Гэхдээ бол яг юм бүтэн номнууд гэдэг ингээ сайхан ойлгомжтой ярих тийм хэмжээнд арай хүрдэггүй байгаа. Тэгэхээр заавал энэ ялгац шүүнүүдийг хэрэгжилж одоо нэр өгнүүдийнхаа өмнө хэрэгжилж занших хэрэгтэй. Тэгжээж одоо хүн сонсоход тийм ээ их сайхан ойлгомжтой харилцаж сурна гэсэн үг. За ингээд бол өнөөдрийн хичээл маань болчихж байгаа. Одоо дасгал ажил орё. Ejercicio 1. Тохирох ялгац шүүнээр бөглөөрөө. El, la, los, las. Perro за зургийг хараад шууд хэлэх аргагүй учраас ир нохоо гэдгээр нь хийшээ бас энэ оогоор төгссөн байхаар ир хүснээ үг тийм ээ. Flor цэцэг, libros ир хүс шүү, олон тоо шүү гэд ингээд тэмдэглэсэн байгаа. Оюутнууд маань энэ дээр ажиллахад тустай гэд. Manzanas алюмнууд им тэгээд олон тоон дээр.
Carro машин, эр хүснийх. Mujer эмэгтэй мэдээж ийм хүсэн дээр. За алин дээр нь энэ дөрвийн аль нь тохирох вэ? За та нар барыг зэрэгцээд хижиж магадгүй. Эсвэл одоо хэрэгтэй бол хичээлийнхаа бичлэгийг зогсоочоор тэгээд үргэлжлээд үзэхэд болно. Одоо хариугаа шалгая. El perro, la flor, los libros, las manzanas, el carro, la mujer. Ejercicio 2. Тохирох ялгац шөнээр бүглөөр адилхан. Харин энэ удаад бол ялгаатай зүйл нь una, unos, unas ямар нэгэн тодорхойгүй зүйл ярихад хэрэгэлдэг тийм ээ. Gato, rosa, naranjas жирч жимс, bozos, cocinero тогооч, эрэгтэй тогооч. Casa гэр им хүснийх тийм ээ. За хэрэгтэй бол дахиад нэг пауз тавиараа бичлэхтэй одоо шаардлагагүй бол шууд хариугаа харъя. Un gato ямар нэгэн муур. Una rosa сарна ямар нэгэн сарна цэцэг. Unas naranjas, unos bolsos, un cocinero хэн нэгэн тогооч. Una casa ямар нэгэн гэр байшин. Ejercicio 3. Зураг харж тохирох ялгац гишүүдийг ашиглан өгүүлбэр зохионо. За энд ер нь жоохон орчуулга явагдсан шүү. За тэр нохой том, эр нохой шүү. Зургийг бүтэн оруулаагүй зүгээр толгой оруулсан болохоор ингээд тайлбар тавьчихсан. Би алим идэж байна. Би алим иддэг гэдэг ч юм уу. Тэ иймэрхүү өгүүлбэр бичээрэй. Тэр номнууд бол шин. Тэнд цэцэгнүүд байна. Ай гэдэг үйл үг хэрэглэн тийм ээ. За энэ дээр харин хэрэгтэй бол бичлэгээ зогсоогоорой. Одоо хариугаа шалгая. El perro es grande. Como una manzana. Yo гэхгүйгээр comer гэдэг үг урд нь үзчихсэн тийм ээ. Тэрийг хэрэгжилж байгаа. Los libros son nuevos. Урд нь ser гэдэг үгийг үзчихсэн тийм ээ. Одоо өдийг хүртэл маш олон үг үзсэн учраас чинь одоо өнөөдрийн хичээлийн хувьд бол салангат нь тусад нь одоо шинэ үг гэж одоо хэсгийг гаргаагүй байгаа. Hay unas flores allí. За тэнд гэдэг allí. За ингээд л одоо өнөөдрийн маань хичээл бүтэн болчихж байгаа юм да. Өнөөдрийн хичээл хамт байсан та бүхэнд баярлалаа. Шинэ хичээл болгоныг үзэхийг хүсвэл English, Espanol тогийн сувагт маань subscribe хийж хажуугийн all буюу бүх товчийг төвчүүлээрэй. Тэгснээр намайг хичээл оруулах болгонд автоматар мэдээлэл очиод байх болно. Хичээл минь таалагдсан бол лайк дарж, комент үлдээгээрэй. Баярлалаа. Дараагийн хичээл дээр дахин уулзъя.